хамгийн ашигтай идэх ногоо байхгүй ер нь. Тарьж байгаа юм бол мөнгөөрөө ногоогоо авахгүй өөртөө өвлөө идчихнэ. Хай зарим нэгээ зарах нэгээгөө зарчихна. Найдвар мэдээж өгөрсөн мөгчөөс гайгүй сайн гүйжлээ. Дайггүй гарсан байна. Гоё гарсан байна. Гоё наа. Одоо ногоо чинь аяга юм үнд орчод байгаа шүү дээ. Мөнхөнд ер нь урдны шивгаа ургаж ийсэн сарагч. Барьжсэн гэж сонссон уу? Сонсоогүй хаа тий. Манай эмэгтэйчүүдийн бүлэг одоо Үний жил тавиад анх удаа шивгаа ургуулад энэ намрынхаа үзэгсэлэнд одоо тэгээ нэгдүгээр өрөнд орох байх тэгээ тий. Шууганад нэн. Хамгийн том нь энэ. Энэ ч одоо заагаад хүн ирж зааж өгсөн ш. Би хамгийн анхны гадаа талыг чинь 15 16 онд зүйлээ янзсан ш. Тэгэхээр аймгаас нэг хүн ирж ирсэн байхгүй юу? Гадна талынх нь нэг га орчим задгай талбай бий. Энэ дээр нь бол байцаа, ловон, улаан шар, чинжөө, сонгон гэх мэт бас 6-7 төрлийн төмс хүнсний ногоо тариалаад ингээд ургуулж байгаа. За эмэгтэйчүүдийн бүлэг маань бол өнгөрсөн жил бол намрын ногоо өдрүүдэд оролцоод 2 дугаар барьсан. Аймгийн ногоо, намрын ногоо өдрүүдэд оролцсон. За бас тэгээд тодорхой хэмжээний ашиг орлого олсон. Энэ одоо өдөрт амархан гараас маргааш гэхэд ургацсан байж гарцсан байх байхгүй юу тий. Тэгээ 2 хоногдаад нэг хураагаад тэгээ хурааж ясан ногоонод өөртөө аваад тэгээ өөртөө борлоо идэвдээ тэгээд өнгөрдөг. Эдэн намрын сургалтанд явсан хойшоо хот руу 3 хоногийн. Тэгээд алаг салаад малаад хийхийг заалгасан, сурсан, хийж авсан. Одоо ч гэсэн гайгүй дараад хийж байгаа. Ер нь л махнаас ногооч одоо үн цэнтэй шүү бас. Энийгээ сайхан өргөжүүлээд гоё хүлэмжтэй болоод бас амар даврын гашаандаа сайхан хүлэмжтэй болол тэгэл сайхан ногоогоо тарьчихсан гэсэн бодолтой байгаа шүү дээ. Юм хийхгүй тэгээд залхуураад тэгээд суугаад авах юм бол бас хэцүү шүү дээ. Алей амьдралч тийшээ явахгүй. Энэ амьдрал хамаагүй нөлөө үзүүлж байгаа. Энд өвлөхөө ногоог авахгүй өөртөө ингээ ногоогоо тариад аавна гэдэг чинь хамгийн ашигтай идэх байхгүй юм. Зарим нэг нь хөрөхөд сонирхно. Гоё тарьж гоё урагч энийг тарихаас мэхээс. Зарим нэг нь таниараа би одоо гаднаа ногоо жоохон суулгаж таниаг заалгаж гаднаа жоохон юм тарих гэсэн усад байж. Одоо чадах хэрэгээр сургаж өгөх. Зааж өгөх. Бага юм л. Мөнхөн сумынхаа хөрсөн таарсан тохирсон энэ хүнсний ногоо тариалаад энэ эрүүл аюулгүй хүнсийг бол өөр өөрсдийнхөө хэрэгцээнд хэрэгжилж болох юмаа гэдгийг бол бас энэ эмэгтэй бүлгийнхаа энэ тарьсан ногоо цагаагаар дамжуулж сумынхандаа бас уртаслан таниулах бас чухал үйл хэрэг гэж би үзэж байгаа.